Маадл анх 2012 оны 3 дугаар сард анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Доронтой аймгийнхаа хэмжээнд анх эпэрэ цацаад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээд манай телевиз байгуулагдсанаас тэр жилийнхээ хавар нь бүгд найрамд Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлбөмбөр хотын шинэ баруун хошууны хуулах сурталчилгааны хэлтсийн орлогч дарга Баяртуу тэгээд ажилтан Батбилэг нар манай телевиз дээр ирж уулзсан л да. Тэгээд одоо энэ Доронтой аймагт шинэ баруун хошууны хуулах сурталчилгааны хэлтсийн мэдээллийн өртөө гэдэг юм байгуулад үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд энэ үйл ажиллагааныхаа хүрээнд шинэ баруун хошуунд хамтын сурвалжлага, сэтгүүлчдийн хамтын сурвалжлага гэдэг үйл ажиллагааг явуулж байгаа. Энд одоо танай телевиз оролцооч гэд урьдсан. Тэгээд урилгаач бид нар бас сайхан баяртайгаар хүлээж аваад тэр жилийнхээ 107 сард шинэ баруун хошууны Алтай Эмэл хотод очсон. Анх удаа байгуулагдсан бид нар ч одоо анх удаа хил гарч үзэж гин анх удаа ажлын томилтоор сурвалжлах багаар явж байгаа болохоор бүх юм сайхан сонин содон байсан. Тухайн үедээ бол тэгээд тухайн үед биднийг сайхан ухтаж аваад одоо шинэ баруун хошууны Алтай Эмэл хотын цэцэрлэг, сургууль, за тэгээд хүн эмнэлэг, музей үзүүлээд тэгээд бидний чинь нэг агаарын салхин сенсээр эрчим хүч үйлдвэрлэж байгаа станцтай бас танилцаад тэгээд сурвалжлага хийж тэрнийг одоо бид нар нутагтаа ирж аяллаа тэмдэглэл нэвтрүүлэг болгож 2 дугаар нэвтрүүлэг болгож бас үзэгч олондоо хүргэжсэн. Тэгээд анх хамтын сурвалжлагаар явхад бол одоо үнэхээр Хятад орны одоо тэр шинэ баруун хошууны одоо тэр хөгжил цэцгэлтэй танилцж явахд бол үнэхээр сайхан санагдчихсан юм аа. Үдийн нар дээрээс төнөж үе үеийн халуун салхи баруунаас сэвэлсэн энэ өдөр бид замд гарлаа. Өвөр Монголын өөртөө засах орны Хөлбөмбөр хотын шинэ баруун хошууны намын хорооны ухуулах хэлтсийн урилгаар Монцомигийн Дорнод аймаг дахь сурвалжлагч Дорнод сонин Дорнод телевизийн шинэ баруун хошууны хөгжилтийн аяс нэртэй сурвалжлах ажлаар Хятад улсыг зорин довтлогож яваа нь инэвлээ. Хошууны захад орж ирэх үед намын хорооны ухуулах сурталчилгааны хэлтсийн орлогч дарга тэгшээ Баярт нар биднийг замд өгтөж авсан юм. Тэгээд энэ үеэс эхлээл бидний одоо хамтын ажиллагаа эхэлсэн. Тэгээд энэ хамтын сурвалжлагаараа бол олон хот суурин тэгээ олон иргэдтэй уулзаж олон малчтай тэгээ хуваараа аж ахуй хийдэг иргэдтэй улс орноос нь яаж дэмжиж яаж үйл ажиллагаа явуулж байгаа талаар сурвалжилсан. Энэ цагаас л бидний хамтын ажиллагаа анх эхэлсэн дээ. Хамтын сурвалжлах багийн маань сурвалжлага үргэлжилсээр яг одоо далайн сумын малчин өрхөнд бид нэрээр газар дээрээс нь сурвалжлага та бүхэндээ хүргэж байна. Ерөнхийдөө хэдэн жил малж байгаа танай? Одоо 27-8 жил байна. Одоо малчин өрхөд нэг газар 5 жилээс дээш амьдрахгүйгээр ингээд газараас сэлгээ явдаг, газраа амраадаг гэсэн энэ тал дээр танах газраа юу яаж ашиглаж байгаа вэ? Бид надаа зам болвол голдон суурьшилтай намар уулуулга гадагшаа нутгаа амрааж гардаг. Улсаас ер нь дэмжлэг үзүүлэх тал дээр дэмжлэг айгүй их байдаг гэж сонссон. Ямар дэмжлэгүүдийг авч байна? Нутгийн
дахин баримжаагаар зоос өгдөг шүү дээ. Нөхөр мөнгө. За тэгээд хамтарч ажилласнаас хойш бас баггүй хугацаа өнгөрсөн. Бид нар бол хамтын сургалтандаа бол жил бүр яваад оролцоод хамтарч ажиллаж байсан. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 12-нд би бас энэ өдрийг сайн айгүй сайн сандгийн. Тухайн өдөр одоо манай бас гэр бүлд бас шинэ гишүүн нэмэгдэж би бас хүүтэй болоод тэгээ бас эхнэрээ төрүүлчээд эмнэлэг дээр байж хахад манай ажлаас намайг дуудаж байна. Одоо баруун хошуунаас хүмүүс ирээд байна. Одоо хамтын ажиллагаанд гэрээ байгуулна гэж байна. Чи ажил дээрээ яаралтай ирээ гэдэг. Тэгээ би явж очлоо. Тэгээд тэгэхэд хууль сурталчилгааны хэлцээ орлогч дарга баяртуу тэгээд орчуулагч ажилтан цэнгэлэгч за тэгээд хас оргил ажилтан хас оргил нар ирсэн байсан. Тэгээд бид нар яг одоо албан ёсоор анх телевиз одоо баруун хошууны хууль сурталчилгааны хэлцээтэй анх хамтарч ажиллах албан ёсны гэрээг анх байгуулж ирсэн. Тэгээ байгуулад би одоо ингээд яаралтай буцах ажилтаа эхнэр төрсэн байгаа гэдэг. Баяртуу дараад хэлэхэд бас баяртуу дараа одоо энэ чи ямар сайхан бэлэгтэй өдөр вэ гэрээ хийвээ. Одоо чи барыг төрсөн хүүхэдтэй гэрээ гэдэг нэр өгөх юм биш үү гэд бид бас хошигноод сайхан ярилцжсэн одоо бас саяхан мэд санагдаж байна. Тэгээд тэр хамтын ажиллагааны гэрээнд маань бол одоо жилдээ манайха шинэ баруун хошууны хууль сурталчилгааны хэлцээс Дорнот аймаг болон баруун хошуунд явуулж байгаа бүх үйл ажиллагаанд сурвалжлах хийж нэвтрүүлэг бэлтгэх мөн баруун хошуунаас биднэрт өгсөн нэвтрүүлгийг эфиртээ цацаж одоо Дорнот аймгийн иргэдэд хүргэх ийм одоо хамтын ажиллагаатайгаар анх гэрээ байгуулсан. Энэ хамтын ажиллагааныхаа хүрээнд олон үйл ажиллагаанд очиж бид нар бас сурвалжлах бэлтгэж мэдээлэл нэвтрүүлэг бэлтгэж телевизээрээ гаргасан. Мөн бас нэлээд олон тооны нэвтрүүлгийг бас өөрийн телевизээрээ цацаж одоо хард иргэдтэй хүргэсэн байгаа. Монгол улс бүгд найрамдах Хятад ард улс хоёр орны найрамдал соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хоёр оронд хэрэглэгддэг адил өсөг бичгээ ард иргэдтэй түгээн дэлгэрүүлэх, харилцан бие биенээсээ суралцах зорилготой явагддаг уянга Монгол уран бичлэгийн үзэсгэлэн Өвөр Монголын урд цэс хорны хайлаар хотноо оны төгсгөлд 12 дугаар сарын 22-ны өдөр болж өнгөрсөн. Хамгийн анхлан 2014 онд Дорнот аймгийн Төв номын сангаас санаачлан үндэсний бичиг соёлын баярын өдрийг тохиолдуулан уран бичигтний бүтээлийн үзэсгэлэн дэлгэн тавьж байсан нь Монгол уран бичигтний уянга олон улсын үзэсгэлэн болтлоо өргөжөж хүрээгээд хэлээд байна. Анхны үзэсгэлэнд цөөхөн бүтээл тавигдаж 103 аймгийн Монгол хэл бичгийн багш нар тэдний шавь нарын хүрээллийн 20 хүрэхгүй бүтээл оролцож байсан бол эдүгээ жил ирэх тусам бүтээлийн тоо нэмэгдэж оролцогчдын чанар чадвар сайжирч биер бэксийн цэнгэл хэмээгч хүн бүрийн хүртэл эрдэм болон дэлгэрэх шатанда нэгэнтээ оржээ. Үүний тод илэрлэл нь олон улсын хэмжээний болсон явдал юм а. 6 дахь удаагийн Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлөн олон улсын Монгол уран бичлэгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ганбаатар тэргүүтэй уран бичигчнүүд Дорнот аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн алтан цэцэг ахлагчтай албаны хүмүүс оролцсон байна. За тэгээд бидний хамтын ажиллагаа жилээс жилд одоо улам чанаржиж одоо хамрах хүрээгээ тэлж гарах нэвтрүүлгийн маань бас чанар одоо тэр хамрах хүрээ чансаа бас нэмэгдэж ингэснээр одоо манай гаргаж байгаа нэвтрүүлэг одоо манай медиа групптэй хамтарч ажиллаж байгаа байдал бол
хэрлэн хөтөлбөр гэдэг нэртэй болсон. Хэрлэн хөтөлбөрийн нэртэйгээр одоо цаашдаа үйл ажиллагаагаа явуулж тэгээ уул ус нутаг усаараа залгалдаа хоёр ард түмнийг одоо холбох энэ хоёр ард түмний ёс уламжлал урлаг соёл амьдрал аж ахуйн талаар мэдлэг мэдээлэл түгээсэн ийм он жилүүд өнгөрсөн энэ хоёр орны хамтын ажиллагаанд ч гэсэн манай энэ хэрлэн хөтөлбөрийн оруулсан хувь нэмрийг бол би бол бас нэлээгүй гэж бас үздэг юм аа. Эрхэм хүндэт үзэгчдээ, эрүүл мэнд гэдэг бол хүнсийн нэгдүгээр дэсийн эд хөрөнгө, хүн хичнээн сайхан хүсэл эрмжилд итгэл зориг байлаач гэсэн эрүүл мэндэ алдчихвал альва бүхэн бүр таалгаар хоосон болно гэдгээ. Тэгэхээр өрөөлийн эрүүл мэндийн төлөө эмч болно гэдэг бол хүндэтгэлтэй мөртөө сайхан ажиллаа. Ингээд манай хөдөн байрын Араажуу телевиз хорооны телевизийн Монгол тусгай нэвтрүүлгийн хэлтгсээс 4 хугацааны цагийг ашиглаж хөдөн байр хотынхоо Монгол эмнэлгийн хорооны тайван байдал болоод эмч совилогчдын үйл ажиллагаа эрхэм та бүхэндээ танилцуулахаар бэлтгэж байна. Уг хэрлэн хөтөлбөрийг одоо анх хамтарч ажиллаж телевизийн цэнхэр долгионоор манай аймгийн бүх үзэгчид хөдөө орон нутаг малчид ард иргэд үзэж ирснээс хойш 10 жилийг үтсэн байна. Энэ 10 жилийн хугацаанд бол маш олон сайхан нэвтрүүлгүүдийг, маш олон сайхан сурвалжлагуудыг үзэгч олондоо хүргэсэн. Энэ утгаараа ч гэсэн манай Дорнот аймагт бол нэвтрүүлгээ шимтэн үздэг, хүлээж нэвтрүүлгээ тэсээ ядан хүлээж үздэг үзэгчдийн тоо бол нэмэгдсэн байгаа. Би бодохдоо бол бидний хамтын ажиллагааны гол том үнэт зүйл бол тууштай байдал, бид нар тууштай хамтарч ажилласан. Тэгээд бие биендээ итгэлцэл ажлыг бол хийн гэсэн бол хийдэг. Ямар ч тийм цалгамдуулах байдал гаргадаггүй. Итгэлцэл дээр л биднээсийн хамтын ажиллагааны үнэт зүйл оршин тогтнож ирсэн гэж би хувьдаа бас боддөг юм аа. Тэгээд энэ ч утгаараа хэрлэн хөтөлбөр маань бүгд хятад ард улсын өвөр Монголын өөртөө засах орны хэмжээнд болон улсынхаа хэмжээнд үнэлэгдэж хамтын ажиллагаа маань 2022 онд Хөлбөмбөр хотын өдрийн сонинд ажиллагаа маань шилжсэн. Өдрийн сонинд шилжиж очсноос хойш энэ чинь бол нэг хошуунд үйл ажиллагаагаа явуулж исэн хамтын ажиллагаа маань бүтэн хотын хэмжээнд бүр Хөлбөмбөр хотын хэмжээнд очиж бүр үйл ажиллагаа маань дэвшсэн байгаа. Энэ үеэс эхлэн телевизийн нэвтрүүлгийн чанар сайжирсан, зохиол чанд сайжирсан, мэргэжлийн ур чадвар шингэсэн том хотын студ продакшн хийдэг болсон. Зөвхөн Дорнот аймгийн үзэгчдэд зориулж тэр хэрлэн хөтөлбөрийг бэлддэг болсон нь бол үнэхээр том ахилц дэвшид гарч ирсэн. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Бид хэрлэн дэлгэцийнхээ бас нэгэн дугаарыг эрхэм та бүхэндээ хүргэж байна. Тэгвэл энэ дугаараараа бид Хөлбөмбөр хотын Өвөн үндэсний өөртөө засах хошууны үнэт соёлын нэг болох шивгэн унаажи дараа наран хүүхний үлгэр түүхээс та бүхэндээ хуваалцахаар бэлтгэлээ. Ингээд та бүхэн Өвөн үндэсний өөртөө засах хошууны орны дэсийн бодсын бос соёлын өвлөгч уран болон төөний охин Аяжим хоёрын үлгэрийг сонирхоорой. Өвөнгчүүд бол урт удаан түүхэн хугацаанд ой тайгад нутгалж, ан анлаар голлох аж ахуйгаа болгож,
түүхэн уламжилалт өв соёлоо аж амьдралынхаа дунд орхигдуулалгүй хадгалж ирсэн ард түмэн билээ. Энэ хамтын ажиллагааны хугацаанд бол манай хоёр байгууллага хоёр газар орондоо улсдаа бас үнэлэгдэж ахис дэвшилт гаргаж сайхан ажиллаж байна. Одоо манай Дорн телевиз бол одоо зөвхөн Дорн аймагтаа үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2024 оноос эхлэж Хинти Сүхбаатар Дорн аймагт үйл ажиллагаа явуулдаг хамрах хүрээний хувьд өргөжиж зүүн бүсийн телевиз болсон. Одоо зүүн бүс нутагтаа бол одоо телевизийнхээ үйл ажиллагааг явуулж үзэгч болондоо хөтөлбөр өгч гин гэсэн. Зүүн бүсийн төв телевиз хөтөлбөрөө цацаж эхэллээ. Хинти аймгийн 18 сум 89 багт Univision 966, DDS-ийн 912, Монгол саатын 60, Монголын захиргаа холбооны 26, Вүүгийн 912 дугаар сувгаар. Сүхбаатар аймгийн 13 сум 66 багт Univision 966, DDS-ийн 912, Монгол саатын 60, Монголын захиргаа холбооны 26, Вүүгийн 912 дугаар сувгаар. Дорн аймгийн 14 сум 66 багт Univision 966, DDS-ийн 912, Монгол саатын 60, Монголын захиргаа холбооны 26, Вүүгийн 912 цацраг трэйтийн 4-р сувгаар эфирээ засаж байна. Үзэгч та бүхэн хүлээн авч үзнэ үү? Зүүн бүсийн төв телевиз BTV. Манай Хөлбөмбөр хотын өдрийн сонины одоо бидэнтэй хамтарч ажиллаж байгаа хэрлэн хөтөлбөр маань бас өргөжиж хамж уучлалын төв болгож бүх мэдээллийг нэг дор шингээсэн том байгууллага болж дэвшсэн байгаа. Энэ нь л одоо бидний бас хамтын ажиллагааны одоо үр дүн, үр шим гарч энэ чухаараа бас биднүүсийн нэвтрүүлгийн чанар сайжирч үзэгчдийн тоо нэмэгдэж одоо цаашдаа бол уламжлалт дэвшиж дээшилж явахын бас үе таалга нэгдэж ийн гэж бас үзэж байна. Үгийн уран санаа өгүүлэхийн дал дутх нь бидний аман уламжлалын алтан сангийн 9 эрдний шигдэхэ шиг чимэн ер бусын үнэт хөрөнгө болгон бүтээж түүнийг эглийн эгэл аргаар өдөр тутмын амьдралдаа уусхан аман сургал болгож одоод хүртэл уламжилсаар ирсэн билээ. Харин тийм шүү дээ. Эрхэм хүндэт үзэгчдээ. Ингээд манай хамт олноос зохион байгуулж байгаа эрхэм та бүхэндээ дээдлэн хүрэх гэж байгаа ширс нэвтрүүлэг аман сургаал маань ийхүү үүх түүхтэй нутаг мөн одоо хүн бүхний хүсн тэмүүлдэг байгууллагын үсгэлэнгээр бахархсан хөлөн байр нутгаас ийхүү өвдөгс ихээр эхлэхэд бэлэн боллоо. Манай Дорн аймаг бол халах, буряд, үзэмчин бараг гээд 4 ястнаас бүрддэг олон ястны үлгийн нутаг байгаа. Бас манай Хөлбөмбөр хотод манаас буряд, бараг, үзэмчин гээд бүгд бас тэр одоо ястангууд бас оршин сууж амьдарч байна. Энэ хүмүүс бол одоо нутаг ус ижил хэл яриа адил одоо ёс заншил адилхан энэ ч утгаараа бас ах дүүс одоо энэ хэрлэн хөтөлбөрөөр гаргаж байгаа нэвтрүүлгүүд бол одоо ёс уламжлал, дуу хуур тэгээд аж амьдрал дээр тулгуурласан нэвтрүүлгүүд байдаг. Энэ жишээ нь л одоо саяхан одоос манай эфир хэрлэн хөтөлбөрөөр гарч байгаа энэ буряд ясны нийтийн тухай хоол, хувцс, хунрыг яаж хийдэг одоо энэ өвөр Монгол нутагт амьдарч байгаа манай бурядууд яаж амьдарч байна, манай баргууд яаж амьдарч байна, ёс заншил нь ямар байна. Энэ чутгаараа манай аймагт байгаа манай Монголд амьдарч байгаа бас буряд халахууд баргууд маань бас энэ талаар бас үздэг. Жишээ нь одоо аман сургаал гээд 12 цуврал нэвтрүүлэг гарлаа манай телевизээр хэрлэн хөтөлбөрийн хүрээнд. Энэ нэвтрүүлэг бол одоо
эцэг дээд үеэс одоо биднэрт одоо сургаж зааж алхам тутамдаа ажил хөдөлмөрт нь хэлж шингээж ирсэн одоо энэ аман сургаалыг одоо олон үзэгчд ураад олон настангуудыг ураад задлаж одоо энэ сургаал үг нь ямар утга учиртай вэ? Энэ сургаал үг нь ямар санааг илэрхийлсэн бэ гэж энэ талаар задлж ярьсан 12 цуврал нэвтрүүлэг гарсан нь бол одоо маш сайхан санагдсан. Над болон манай телевизийн үзэгчдэд бол энэ бол үнэхээр одоо цаг үеэ олсон хойч үедээ өвлж үлдээх маш том өвийг бас гаргаж ирсэн сайхан нэвтрүүлэг байна гэж бас дүгнж байгаа. Мөн бас дуу төрсөн түүх гээд бас нэвтрүүлэг гарч байна. Одоо энэ бол одоо бас ар Монгол, өвөр Монголд одоо бас их түүхсэн. Одоо жишээ нь Сартай шөнө гээд сайхан дууныг яа төрсөн бүтээсэн түүх энэ талаар нэвтрүүлгүүд зэрэг одоо маш олон нэвтрүүлгүүдийг бол хэвлэн хөтөлбөрөөр дамжуулж үзэгч олондоо хүргэсэн. Энэ ч одоо бас телевизийн мэрэгчлэлтэй хүний хувьд хэлэхэд бол энэ нэвтрүүлгүүд маань бол одоо цаг үеэ олсон одоо мэрэгжлийн өндөр түвшинд бэлтгэсэн үзэгч олонны таашаалд нийцсэн нэвтрүүлгүүд бол гардаг манай хэвлэн хөтөлбөрөөр. Энэ нь бол одоо үзэгчдийг бол татах үзэгч олонд хүрэх үзэгч олонны дуртай нэвтрүүлэг болоход нөлөөлж байгаа хаа. Бидний бэлтгэж буй хэвлэн хөтөлбөр маань хоёр орны иргэдийн найрамдалт бат бөх харилцаа холбоог улам тасаршгүй нягт болгож хоёр улсын хамтын ажиллагаанд маш их хувь нэмэр оруулж байгаа гэдэгт би итгэдэг.